1937 он бол Монголын ард түмний түүхэн дэх хамгийн хар бараан он жилүүдийн эхлэл. Хүн бүрийн зүрхэнд айдас сууж, амаа нэвэл урвалт болж, таньсан танигдаагүй сэжигтэн болж, хийсэн хийгээгүй хэрэгтэн болох цаг үе эхэлсэн юм. Нэг өглөө хаалга тогшвол гэр бүл сална, нэг орой нэр дуудвал дахин хизээж уулзахгүй. Үнэндээ тэр айдас зөвхөн хувь хүмүүсийн төдийгүй бүхэл бүтэн үндэстний сэтгэл зүг суурь үнсээр дөргөөсөн сүүдэр байв. Хэлмэгдүүлэлт гэх энэ ойлголт бидэнд хар бараан өнгө, харуулсал, хил сэрэг, айдас гэх үгсийг шууд санагдуулдаг. Гэвч энэ бол зүгээр нэг түүхэн үйл явдал биш. Энэ бол хин нэгний амь, олон хүний нулимс, үндэсний ой санамж зүрхэнд нь үлдсэн шарах юм. Түүхэн баримт сөхөл 1930-аад оны сүүлчээр Монгол оронд хэрэгжсэн хэлмэгдүүлэлт нь гагцгүй гадаадын, тухайлбал зөвлөлтийн бодлогоос шууд хамааралтай байсан ч түүнийг дотоодын улс төрийн нөхцөл байдал, намын хагарал, үзэл суртал, хувь хүмүүсийн өш хонцон, айдас хослон улам бүр хүчрхэгжүүлсэн байдаг. Түүхийн хуудаснаа их хэлмэгдүүлэлт хэмээх нэрээр тэмдэглэгдэн үлдсэн энэ харанхуй жилүүдэд Монгол улсад 20,000-аас 30,000 хүн хэлсээр баривчлагдаж, тэдний олонх нь цаазаар авах, хүнд ялгунах, эсвэл шоронд дарчлан нас барах байдлаар амь насаа алдсан байна. Тэдний дунд улс төрийн зүтгэлтнүүд, шашны төлөөлөгчид, лам нар, эрдэмтэн судлаачид, жирийн иргэд байсан. Хамгийн харамсалтай нь тэдний гэмт хэрэг гэх зүйл нь ихэнхдээ төсөөлөл, цаашдын аюулын магадлал дээр үндэслэн эсвэл зүгээр л түүхийн тодорхой зорилгод таараагүйтэй холбоотой байв. Хэлмэгдүүлэлтийн сүүдэр дан ганц тухайн үед биш, хожмын олон 10 жилд ч үргэлжилсэн. Хэл сэрэгт унсан хүний гэр бүл нийгэмд гадуурхагдаж, үр хүүхэд нь боловсрал, ажил мэргэжлэр хязгаарлагдан өвлөн ирсэн нийгмийн сэтгэл зүйн дарамт өнөөдрийг хүртэл мэдрэгцээр байна. Түүхийг зөвөр ухаж ойлгож, үннийг нээх нь уучлалгүйхтэй адил биш ч мартаж болохгүй үнний төлөө хүлээсэн хариуцлага юм. Хэлмэгдүүлэлтийн түүх бол зөвхөн улс төрийн уналт, намын дотоод зөрчлийн үр дүн биш. Энэ бол гадаад геополитикийн бодлого, үзэл сурталын зэвсэг, хувь хүний эрх чөлөөг уландаа гიშгсэн төрийн алдаа. Тэрч байтугай айдас харилцан үл итгэхгүй хүний дотоод сэтгэл рүү халтсан системийн үр дүн байв. Иймээс бидний өмнө хоёр үүрэг байна. Үннийг сэргээх ба дахин ийм харанхуй давтагдах нөхцөлийг үгүй хийх. Хуучин шаралсан баримт, уншигдаагүй хэрэг, дуусгаагүй түүхүүдийг сөхөх цаг нэгт болсон. Хизээж мартагдаж болохгүй, харин мөнхөд сургамж болон үлдэх ёстой түүхийг эргэн харах цаг иржээ. 1930-аад оны дунд үе бол дэлхийн нийтээр эрс өөрчлөлт, туйшрлын эхлэл байсан. Европ төвд фашизм, коммунизм, ардчлал гурав зэрэгцэн орших оролдого хийж байсан бол Аз төвд Япон, эзлэн дүрмгийлэлтэй Монгол, зөвлөлд Хятад гурвыг татан оруулах цаг хугацаа шахаж байлаа. Харин зөвлөлт гүрний төвд Йосеф Сталин авгай удирдагч болон бэхжиж, өөрийн засаглалыг баталгаажуулахын тулд дайсангүй нийгэм бий болгох төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэв. 1936-аас 1938 оны хооронд өөрийн бодлогод сөрөг байр суурьтай байж болох бүхий л давхарга, нам, айрам, оюун санаа, шашны төлөөлөл, бүр энгийн иргэдийг хүртэл ариусгах зорилгоор зөвлөлт холбоо тус даяар их цэвэрлэгээ хэмээх аимшигт кампанит ажлыг өрнүүлв. Энэхүү кампанит ажлын хүрээнд коммунист намын олон мянган гишүүн, улаан армийн генералууд, уран бүтээлчид, эрдэмтэд, лам хуургууд цаазлагдаж, шоронд хоригдсон амьдралаасаа хагацж байв. Тэдний дийлэнх нь төсөөлсөн аюулын золиос болсон юм. Зөвлөлт холбоот улсын энэ цэвэрлэгээний логик нь зөвхөн өөрийн хил дотор тогтсонгүй. Коминтерн хэмээх олон улсын коммунист хөдөлгөөнийг удирдах байгууллагаас харьяа улсуудын бодлогод шууд нөлөөлж байв. Монгол улс 1920-ад оноос хойш зөвлөлтийн эдийн засаг, цэрэг, үзэл суртал талаараа бүрэн хамааралтай болж, тусгаар улсаас илүүтэй коммунист туршилтын лаборатори болон хувирсан байсан нь үүнд амархан өртөх нөхцөл бүрдүүлжээ. Монголын удирдагчид зөвлөлт холбоот улсын бодлогыг хуулбарлан хэрэгжүүлэхээс илүү Сталины таалалд нийцэх гэсэн хэд хичээл зүтгэлтэй хандсанаар дотоодын хэлмэгдүүлэлтийг өргөн цар хүрээтэй хийж эхэлсэн. Тухайлбал тухайн үеийн Сталины гол айдас нь гадны дагнуул байсан бол Монголч мөн адил Япон дагнуул, пан-монголист, буржуад сэтгэлгээтэй гих зүсэн бүрийн гүтгэлэг үндэслэл болсон билээ. 1921 оны ардын хувьсгал Монголын тусгаар тогтнол Чин үеийг авчирсан мэт харагдавч тэр тусгаар тогтнол нь эрх мэдэл, шийдвэр гаргалтын хувьд зөвлөлт холбоот улсаас гүн хамааралтай байв. Үнэн хэрэгтээ зөвлөлт холбоот улс Монголыг аюулгүй бүс, өөрөөр хэлбэл гадаад талаас Япон, Хятадын түрэмгийллээс хамгаалах буфер улс болгон ашиглахаар төлөвлөж, тусгаар улс гэхээс илүү намын дотоод салбар мэт хандсаар ирсэн. Монголын төр намын удирдлага 1920-ад оноос Коминтерны шууд заавар хяналтаар шийдвэр гаргадаг болсон. Зөвхөн 1936-аас 1939 он гэхэд Монгол улсад ажиллаж байсан зөвлөлт холбоот улсын цэргийн зөвлөх, улс төрийн зөвлөх, тагнуулын ажилтнуудаа 400 гаруйд хүрч байсан бөгөөд тэдний ихэнх нь дотоодыг хамгаалах яам, намын төв хоронд шууд зөвлөмж өгч, зарим тохиолдолд
тушаалж өгдөг байв. Тухайлбал 1936 оны 9-р сарын 10-ны өдөр Улаанбаатарт ирсэн зөвлөлт холбоот улсын нууц агент Лушков НКВД-гийн хурандаа асан бөгөөд Монгол дахь Япон тагнуулын сүлжээг илрүүлэх нэрийн дор цэвэрлэгээний төлөвлөгөөг боловсруулж дотоодыг хамгаалах яамны удирдлагуудад дамжуулсан баримт байдаг. Хэлмэгдүүлэлтийн шууд хэрэгжүүлэгч нь Монголын дотоодыг хамгаалах яам боловч тус байгууллагын гол шугам зөвлөлт холбоот улсын НКВД-тэй нэгтгэгдсэн байв. 1937 онд Монголын дотоодыг хамгаалах яамны төв байранд зөвлөлтийн хороо байрлаж, гол мөрдөн байцаалтууд дээр зөвлөгөө өгч шийдвэрлэх баримт боловсруулахад оролцож байсан байна. Баримтаар харвал 1937-оос 1939 оны хооронд нийт 25785 хүн баривчлагдсны 80 орчим хувь нь гадаад тагнуултай хамтарсан пан-монголист урвагч итгэлгүй элемент гэх ялтай байсан. Үүний цаанд тухайн хүнийг зөвлөлт холбоот улсын нөлөөгүйгээр яллах боломж маш хязгаарлагдмал байжээ. Монгол улсын тусгаар тогтнол ардын хувьсгалын ялалтанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн анхны долоо буюу Монгол ардын намын үүсгэн байгуулагч 7 хувьсгалч. Тэдний зарим нь хэлмэгдүүлэлтийн хамгийн анхны хохирогчид болж хувьсгалынхаа төлөө өөрсдийн амийг зольсон гашуун түүхтэй. Тухайлбал Монгол улсын анхны ерөнхий сайд Бодо 1922 онд гамин талыг дэмжсэн гэх нэрийдлэр баривчлагдаж улмаар буудан хорогдсон. Түүний хэрэг нь зөвлөлт холбоот улсаас Монголын дотоод бодлогод шууд оролцож эхэлсэн. Улмаар дотоодын улс төрийг цэвэрлэх анхны алхмуудын нэг байв. Энэ 1937 оны хэлмэгдүүлэлтийн үзэл суртал арга барилын эхлэл, суурин болж өгсөн гэж үздэг. Мөн анхны долоогийн гишүүдээс тогсом, чагдаржав, данзан зэрэг олон хувьсгалчид улс төрийн хуульдаан зохион байгуулсан гэх хэрэг тунаж 1930-ад он гэхэд тэднээс бараг бүгд нь хэлмэгдэн цаазлагдсан юм. Тэдний хувь заяан тухайн үеийн гадаад бодлогын шахалт, дотоодын эрх мэдлийн төвлөрөл, хэрхэн хувьсгалын үр шимийг хүртэгчдийг өөрсдийг нь устгаж дуусгасан эмгэнэл жишээ болж үлдсэн билээ. Монголын тусгаар тогтнолын талаар бас нэгэн бодит жишээ бол ерөнхий сайд Гинтингийн хэрэг. 1936 онд Сталинтай уулзахдаа манай орны дотоод асуудалд бүү оролцох хэмээн шууд хэлсэн нь түүний цаазлагдах шалтгааны нэг болсон гэж үздэг. Түүнийг зөвлөлт холбоот улсад авчиж 1937 онд Москвад цаазлсан. Түүнчлэн зөвлөлт холбоот улсын цэргийн нөлөөг эсэргүүцэж Монгол зэрэг бие дааж чадна гэсэн үзэлтэй маршал дэмжиж мөн Япон тагнуул хэмээх ялтайгаар амиа алдсан. 1937 оны 8 дугаар сард с жигтэй байдлаар галт тэргэнд амиа алдсан бөгөөд түүнийг хордуулсан байж болзошгүй гэж хожим үтсэн байдаг. Зөвлөлтийн стратеги бол гадаад аюул занал хийлийг далимдуулан Монголыг дотроос нь хяналтандаа байлгах явдал байлаа. Энэ хяналт зөвхөн тагнуул, улс төрийн түвшинд бус, сургалт, хэвлэл, суртал ухуулга, шашны байгууллага, бүр орон нутгийн захиргаанд ч нэвч шингэсэн байлаа. 1938 оны 1-р улиралд гэхэд лам, хутаг, тувраг зэрэг 17,000 гаруй хүн баривчлагдаж, үүнээс 10,000 гаруй орчим шууд буудуулсан гэсэн тоо байдаг. Энэ тухайн үеийн Монголын нийт хүн амын 1.5%-ийг эзэлж байв. Харин улс төр төрийн албаны хүрээнд 3,000 гаруй хүн ял эдэлсэн бөгөөд тэдний ихэнх нь зөвлөлт холбоот улстай холбоогүй дотоод бодлогын золиос байв. 1930-ад оны Монгол улс бол гаднаас харахад зөвлөлт холбоот улсын тусламжтайгаар социализмын зам руу урагшилж буй нам төвтэй тогтолцоотой орон мэт санагдаж байсан ч бодит байдал дээр улс төрийн дотоод тогтворгүй байдал, фракц хоорондын тэмцэл, харилцан үл итгэлцэл гүнзгийрч энэ бүхнээс үүдсэн урвалт хэмээх нэр томьёо улс төрийн зэвсэг болон хувирсан байв. Монгол ардын хувьсгалт намын удирдах түвшинд тухайн үед чойбилсон тэргүүтээ зөвлөлтөд бүрэн найдах үзэлтэй фракц, гиндэн дэмэд тэргүүтээ тусгаар тогтнолыг бэхжүүлэхийг эрмэлзэгч фракц болон бодлогоо тохируулж зөвлөлт холбоот улстай тэнцвэртэй харилцааг хүсэгчэд гэсэн 3 голчиг хандлага тодорхой байлаа. Эдгэр бүлгүүдийн хоорондох үл итгэлцэл, хардалт зөрчлөн коминтерн болон зөвлөлтийн тусгай албадын хувьд маш таатай орчин болж тэднийг хооронд нь сөргөлдүүлэн сулруулах, өөрт ашигтай хүмүүсийг илүү ойртуулах стратегийг амжилттай хэрэгжүүлэх хөрс бүрдүүлжээ. 1932 оноос ерөнхий сайдаар ажилласан Бэлчигийн гиндэн Монгол улсын бүрэн эрхтэй байдал, намын дотоод асуудал зөвлөлт холбоот улс оролцох ёсгүй гэж үздэг байв. Түүний Сталинтай хийсэн 1935 оны уулзалтын үеэр хэлсэн миний толгой дээр суудаг бурхан бол хувьсгал биш, ард түмэн гэсэн үгс нь зөвлөлтийн удирдлагын хувьд урвалттай дүүцгүйц доромжлол байлаа. Энэ уулзалтын дараа гиндэн архинд орсон сэтгцийн хувьд докторгүй гэх тайлбарын дор албан тушаалаас ногцруулж 1937 онд Москва цаазалжээ. Монголын ардын хувьсгал цэргийн жанжин маршал Гэлгийн дэмэд бол тухайн үед Монгол улс цэрэг айрмаа биедан удирдах зөвлөлт холбоот улсаас хараад бус байх ёстой гэсэн үзэлтэй хүн байв. Тэрээр олон удаа зөвлөлт холбоот улсын цэргийн зөвлөгөдтэй зөрчилдөж байсан бөгөөд энэ НКВД-гийн анхаарал өртөх үндэс болсон юм. 1937 оны 8 дугаар сард тэрээр галт тэргээр зорчиж байх үедээ гинэт нас орсон бөгөөд
түүнийг хордуулсан гих сэжиг хүчтэй байдаг. Түүний үхлийн дараа бүх арим Зөвлөлт холбоот улсын шууд командлалд орж урагч маршал нэрийн дор цэргийн хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн юм. Энэ бүх нөхцөл байдал дундаас хамгийн том хожоо хүртсэн хүн бол Хорлоогийн Чоблсон байлаа. Тэрээр Зөвлөлт холбоот улстай хамгийн ойр ажиллаж НКВД болон Коминтерны заврыг үнэнч гүйцэтгэгч гэж тооцогдож байсан тул улс төрийн өрсөлдөгч бүрээ урвагч Япон тагнуултыг шалтгаанаар устгаж 1939 оноос төр, нам, айрам 3 удирдлагыг нэгтгэн барьсан билээ. Чоблсон 1937 оны 9-р сарын 10-наас эхлэн дотоодыг хамгаалах яамыг биечлэн удирдаж, зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамт хэлмэгдүүлэлтийг гардан зохион байгуулсан. Бичигдсэн баримтаар дурдсанаар зөвхөн 1937 оны 11-р сарын 1-ээс 12-р сарын 25 хүртэл хугацаанд 2257 хүн цаазын ял унах шийдвэрт Чоблсон гарын үсэг зурсан байна. 1937 оны төгсгөл гэхэд зөвхөн Төв, Архангай, Хөвсгөл аймагуудад гэхэд нийт 4300 орчим хүн тэсвэр хэрэгээр баривчлагдаж, түүнээс 80%-ийг нь нэгч нотолгоогүйгээр урагч хэмээн цаазалсан байна. Энэ хэлмэгдүүлэлт нь тоон болон чанарын хувьд зүйрлэшгүй хохирол авчирсан бөгөөд Монголын нийт хүн амын 4-5 орчим хувийг устгаж, түүхийн үргэлжлэлт, орон зай, оюун санаа, бүтээлч хүчний хомсдол бий болгосон билээ. 2003-аас 2006 оны хооронд хийсэн Монгол улсын шүүхийн шинтгэлийн үндэсний хороо болон Тагнуулын ерөнхий газрын архивын судалгаагаар нийт 25785 хүн баривчлагдаж, 16486 хүн цаазаар авах ял сонссон бөгөөд 9299 хүн хорих ял эдэлсэн эсвэл сургаггүй болсон ажээ. Баривчлагдагчдын 75-аас 80% нь 1937 оны 9-р сараас 1939 оны 1-р улирал хүртэлх хугацаанд хомроглон баригдсан байна. Нийгмийн бүлгээр нь ангилж үзвэл 17000 гаруй лам хувраг баривчлагдаж, энэс 100000 гаруй цаадлуулсан бол 1500 гаруй улс төрийн зүтгэлтнүүд баригдсанаас 1200 гаруй, 800 гаруй баривчлагдсан цэргийн зүтгэлтнүүдээс 600 гаруй, 1000 гаруй уран бүтээлч сэхэтнүүд баривчлагдсны 700 гаруй, мөн дээр нь хил орчмын 3000 орчим иргэд баривчлагдсанаас 2000 гаруйг нь уг дуугүй цаазалжээ. Зарим тохиолдолд хувь хүний тухай бүрдүүлсэн хэргийг ойролцоох хэд хэдэн хүний эсрэг ашиглаж бүлэг хэрэг болон өргөсгөж байв. Тухайлбал Хинтээ аймагт Ар Монголыг баруун Хятадтай нэгтгэх бүлэг гэх хэрэгт 48 хүнийг, Арангайд лам нарын Пан-Монголист бүлэг гэх хэрэгт 36 хүнийг зэрэг буруутгасан байдаг. Нийт цаазын ял сонссон 16486 хүний 95 гаруй хувь нь буудал салуунаж гүйцэтгсэн бөгөөд гол төлөв одоогийн амгалан орчин болон одоогийн нисэх орчин буюу хуучин шоронгийн ойролцоо хийгджээ. Архивын баримтаар 1938 оны 3-р сарын 9-нд нэг шөнө 287 хүнийг буудан хоросон байдаг. Буудлага эхлэх үед радиогоор чанга хөгжим тавьж, буудалтын дуг дардаг байсан гэж гэрчүүд дурдсан нь бий. 1937-оос 1939 оны их хэлмэгдүүлэлт нь Монголын улс төр, оюун санаа, цэргийн бүтэц, сэхэтний давхаргыг үндсээр нүггүй хийсэн хард толболсон. Хэрвээ тухайн үед хэлмэгдээгүй байсан бол тэдгээр хүмүүсийн оролцоотойгоор Монгол улс өөр замаар хөгжих боломжтой байсныг түүхчид онцолдог. Монгол улсын ерөнхий сайд Бэлчдийн Гиндэн, Айрмын Жанжин, улсын баг хурлын гишүүн Гэлэг Доржийн Дэмэд, Өргөөгийн Хийдийн Тэргүүн, Их Эрдэмтэн, Шашны Зүтгэлтэн, Зай Бандад Намхай Жамц, Үндэсний ардын хувьсгалын анхны долоогийн нэг Тансран бэлгийн Тогсон, Дэ Нацагд орж, Жамсран, Цэвэ нар болон олон зуун сэхэтнүүд бол тухайн үеийнхээ оюун ухаан, ёс суртахуун, улс төр, цэргийн ухаанд гайхамшигтай хувь нэмэр оруулж байсан бөгөөд түүхээс тэднийг ямар ч нотлохгүйгээр арчин хайсан юм. Монголын 1937-оос 1939 оны их хэлмэгдүүлэлтэн зөвхөн дотоодын улс төрийн хурцтнуул байдал, намын удирдлагын хоорондын зөрчлөөс үүдээгүй. Харин олон улсын коммунист хөдөлгөөн, Коминтерны удирдлага, Зөвлөлт холбоот улсын гадаад бодлогоос ч мөн адил хүчтэй хамааралтай байлаа. Испани иргэний дайн бол Зөвлөлт холбоот улсад нөхдийг шалгаж цэвэрлэх, урагчдын дүрд орсон итгэгдсэн хүмүүсийг устгах ажиллагааны амьд туршилт болон өрнөсөн бөгөөд энэ жишгийг Монгол, Польш, Чехословак зэрэг зөвлөлтөд хамааралтай орнуудад яг тэр чигээр нь хулбарлсан гэж судлаачид үздэг. Испанд коммунистууд фашист Франко болон түүний холбоотнуудын эсрэг тулалдсан ч эцэст нь ялагдаж тэр нь олон улсын коммунист хөдөлгөөнд ихээхэн шок болсон юм. Энэ ялагдлыг Сталин дотоод урвалтын үр дүн гэж үзсэн бөгөөд аливаа хувьсгалт хүч доторх дотоод дайс нь илүү аюултай гэдэг үзлийг улам хүчтэй зутгаж өгсөн. Энэ логик шууд Монголд нэвтэрсэн. Учир нь Монголын коммунист намж дотоодын сөрөг хүчин итгэлгүй элементүүдийг илрүүлж устгавал өөрийн хувьсгал баталгаажин гэж үзэх болсон. Испани дайнаас сэтэл авч Монгол дахь зөвлөлтийн элч төлөөлөгчид урагчдыг нухчин дарах шаардлагыг тулгаж Монгол удирдагчдын дунд хэн нүнэж хэн эргэлзээтэй болохыг ялган салгах операц эхэлжээ. Ингэснээр Монгол улсад ч урагчдыг устгах нэрийн дор
маш олон хүн хэлмэгдүүлэх суурь шалтгаан бүрдсэн байна. Ийхүү зөвлөлтийн гадаад дотоод бодлого, Коминтерний командлал, Монголын дотоод айдас, карьер хөөсөн улс төрийн сэтгэл зүй, Испани данаас үүдэлтэй коммунист хөдөлгөөний сэрэмж бүгд нэгдэж 1937 оны хэлмэгдүүлэлтийн зовлонгийн машиныг ажилуулсан билээ. Коминтерний Испанд хэрэгэлсэн урвалтын сүлжээг их схемийг Монголын ламнар, сэхэтнүүд, офицеруудад хуулбарлан хэрэгэлсэн бөгөөд Японы тагнуулын Монгол дахь бүлэглэл гэх хэрэг нь Испанд франкистуудтай сүлбэлдсэн 100 жигүүрийнхэнд тулгаж байсантай яг адил төстэй бөгөөд хурамч зохиомол бүлэглэл байв. 1937 оны 100 Москвагаас ирсэн НКВД-ийн офицер Михаил Фридриховичийн удирдлагад ор Монголын дотоод явдлын яамны зарим ажилтнуудыг Испани загвараар бэлтгэн яалт тулгах арга барил, хэрэг хүлээлгэх схем, мэдүүлэг бичүүлэх арга техникийг сургаж байсан байна. Испани иргэний дан бол зөвлөлт холбоот улсын хувьд дотоод дайсантай тэмцэх арга барилаа турших лаборатори байсан бөгөөд энэ нь Монгол зэрэг улсуудад системтэй нэвтрэн орж улс төрийн хэлмэгдүүлэлтийн анатомиг бүрдүүлсэн юм. Монголын их хэлмэгдүүлэлт бол дотоод нөлөөлөл, гадаад шахалтаар бүтээгдсэн аимшигт харилцан хамаарлын үр дүн байсан гэдгийг үүнээс харж болно. Хэлмэгдүүлэлт нь зөвхөн гадаад хүчин зүйлээр хязгаарлагдаагүй. Мөн Монгол улсын дотоод удирдлага чухал үүрэгтэй байсан. Хэлмэгдүүлэлтийг гардан хэрэгжүүлсэн хүмүүсийн дотор нэр алдартай удирдагчид, намын дотоод элит цэргийн удирдлагууд байсан бөгөөд тэд зөвлөлтөөс ирсэн заавар чиглүүлэлтээр энэ ажлаа гүйцэтгэж байлаа. Бүгд найрамдах Монгол ард улсын ерөнхий сайд Түүх хорооны нарийн бичгийн дарга хэлмэгдүүлэлтийн гол архитектор Чойболсон эхэндээ зөвлөлтийн нөлөөнд тусламж авч байсан боловч цаашдаа өөрийн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд олон хүн устгаж хэлмэгдүүлсэн. Энэ үйлдэлүүдийнхээ хариуд хэлмэгдүүлэлтийн үед тэргүүлэх байр суурь эзэлсэн бөгөөд түүний удирдлагаар олон хүнийг троцкист эсэргүү хэмээн яллаж алж устгасан юм. Түүнтэй хамт Шагдар сүрэн, Балжинэм, Дамдин гэх нэрс хамтрагч хэмээн бичигдэж дурсагддаг билээ. Хэлмэгдүүлэлтийн дараах хариуцлага тооцож, засаж, сэргээлт хийх ажил нь Монголын ард түмний хувьд олон жилийн турш удаан хугацааны явцад хийгдэж ирсэн нэртэй. Гэвч энэ үйл явц зөвхөн тухайн үеийн нөхцөл байдал, улс төрийн зорилгоос шалтгаалan айжмаар зарим талаар буруу хийгдсэн байна. Хэлмэгдүүлэлтийн дараа зарим удирдагчид түшмтүүдэд хариуцлага тооцох оролдлогууд хийсэн ч үнэн зөв шийдвэрлүүдийг тогтоож чадаагүй нь ойлгомжтой. Үүний улмаас олон хохирогчид аль бие усны хүлээн зөвшөөрөгдсөн хариуцлага нөхөн төлбөр авах боломжгүй байжээ. Зарим улс төрийн болон оюуны элитүүд энэхүү үйл явдлыг нууж түүхийг хянахыг оролдсон юм. Түүхийн үнэн зөвийг олж тогтоох ажиллагаа туйлын хүндрэлтэй. Учир нь зарим түүхэн баримт материал олон жил хуурамчаар засварлагдаж үгүй болжээ. Монгол улс 1990 онд ардчилсан хувьсгалын ачаар анх удаа улс төрийн эрх чөлөө, хүний эрхийг баталгаажуулж олон намын тогтолцоонд шилжсэн. Гэвч энэ үеэс хойш өнгөрсөн хэдэн 10 жилд улс төрийн нөхцөл байдалд олон асуудал үүссэн. Ардчилсан хувьсгалын үр дүнд Монголын ард түмэн илүү чөлөөтэй шудраг усны үнцнийг мэдэрч сонголт хийх эрхтэй болсон. Гэсэн хэдий ч эдгээр оролтууд нь зарим улс төрийн хүчинд таагүй байсан бөгөөд түүхийн үнэн зөвийг балартуулан бичих болон эрх чөлөөний эсрэг нөлөөлөл үзүүлэх оролдлого гарч гарсаарч байна. Өнөө үед улс төрийн хэд хэдэн хүчин Монголын түүхийн талаарх үнэн зөв мэдлэгийг орхигдуулах оролдлого хийж байгаа нь түгээмэл үзэгдэл болжээ. Хүмүүсийн түүхийн мэдлэгийг хамгаалах, үнэн зөвийг олж тогтоох үйл явц Монголын ард түмний хэв нэгдэл, эрх чөлөө, хувь заяанд чухал нөлөө үзүүлж зөвхөн түүхийг төдийгүй ирээдүйг зөв, шудраг нийгэмтэй болгоход туслах юм.